За ингээд 2 жилийн дараа далайн эрэг рүү явж байна. Далайн эрхийн нэг давуу тал нь тэр жилдээ ханаа дараа баг хүрээд ам санагдав. Дастаа усанд ороод ч тэрөө байтайхан санагдав. Гадаа ямар гоё наараа. Гадаа гоё байна. Тэ гоё. Халуун шинжтэй байна. Миний хамгийн гоё нөө гэж тэ. Бади юу? Тэр жоо оройд гадарсан. Тийм болохоор далаадаа яг ороогүй. Зүгээр л гадаа гоё агаалаад тэрнгээр жоохон алхаад орой болохоор далаад ирэх хэмжээ байхгүйсэн. Тэгээ гоё зүгээр саллаад тэгэхээр яагаад энэ Ocean City-г сонгосон шалтгаан нь 6-7 жилийн өмнө ирж ирсэн байна. Тэрний дараа Март бийж орж ирсэн байна. Тэрний дараа Виржиниа бийж орсон 2 жилийн өмнө. Далаа дээр оройтож ирсэн шалтгаан нь гэх юм бол бид нар өмнөх өдрийн охиныхоо мессеж үнцнийг дуусаад амар ядарчихсан. Хэд хоног бүр ингээд бараг нойр хоолгүй явцсан шах байсан болохоор маргааш нь жоохон юм бэлдээд ороод ирсэн байдаг. Өглөөний хоолтой юм бууд сонгочоор нэг амар юм өглөө хүүхдүүд юу идэхгүй ихгүй шууд эндээ орж ирээд ингээд сайн өдрийн хоолоо идэхгүй болтлоо сайн идээд гадаг. Тэнгүүтээ нэмс орой хоол идчихэж байгаа. Өдрийн хоол идтгүй тийм амар те. Ус амар цатгалан байгаад идэм билээ. Бид нар чинь 8-9 гээл өглөөний хоолнд орж байгаа юм чинь. Цэш ороод. Тэгээ амар сайн идээд авчаад далаа дээр нэлээд удаан байгаад тэгээ нэг хүмүүс нь 5-ын үед хоол идсэн. Тэгээд нэг айтайхан юм тийм байсан. Юу юм? За тийм. Энд ирэхдээ нөгөө охины маань усны хувцас багтцсан байсан. Тэгээ бас олдог болохоор авчираагүй. Тэгээд өглөө жингөө бид нар бас дэлгүүр явж охиндоо хувцас хайсан. Тэгээ яг энд бас таарах харцмаар нь болтоогүй. Дажгүй юмнууд нь дууссан тийм байт юм байлээ. Йоо ийм шаттай явчихжээ. Тэгээ өдөржингөө тоглоод байсан болохоор нөгөө шинэ авсан хувцас маань уг нь 10-12 нас гэсэн мөртлөө тэгээд багтцсан байсан юм билээ. Охин маань орой болоод ээж минь энэ үгдүүд юм гэсэн. Гоёны хоёр тал нь тэгээд нөгөө мөрөн хувцастэйсэн. Тэгээд нэлээд даруй хувцастай хөрхий тоглолцсон юм билээ өдөржингөө. Йоо, булчинтай хүн хийж юм уу? Гарна. Тэрэчра. Тэгээ бид нараас өдөр өсөхгүйсэн шалтгаан жижиг шажиг юмнууд идээд тэгээд усан үзэн бишээ шийгуан энтер идээдсэн болохоор амар цатгалан байгаадсэн юм байна. Юус өсөхгүй. Тэр нэмсээ орой 5 орой хоол идээд тэгээд яг босондоо далаад сайн ороод аваад том өсөр өстэй хөлт маань орохгүй гэд болтгоо. Тэгвэл ханаад бах өрнөө зүгээр ор гэд би өөрөө жоохон бахтай нөгөө аршаанд явчаад ээж аваад аршаанд хүүтэй аршаанд орох гэд би орохгүй гэдэг байсан санаад ороод эсвэл тийм үү ирдэг юм байна гэж бодож. Ага найр хам. Тэрэч ханаа. Өөрхөн уцан багцсан гэдэг орой л яг мэдэндээ. Бид нар тэг өнөөдөр парк орё гэж бодчих бүгдээр бүр амар ядарсан. Тийм болохоор орой ороод Илгүүлэх шиг боллоо. амрыг гэж бодсон. Бассейн орсон юм байна. Анадаа л амар ирэхлээ. Ингэж ирэхтэй. Тэлэнэ. Муу энэ миний хоо. Энэ халуун байна гэж шүү. Тэр үе самтаа суучих.
Энд дээр сууцдаг. Манай том хүн өндрөө сайдаг. Өндрөөс хайгаад байна. Төлхөө гахгүй гэдэг. Дор гадны пасентэй мэлээ манай юм бодод. Тэрний хайтахандасан гадаа амар нар шараад ерөөсөө гадааныхт нь ормоор байсан. Би оролоод ингээд унтсан байт юм аа. Маш өглөө нь бас болцсон. Манай баг нөхөр сэрээгүй, том нөхөр сэрээгүй. Бид гураас ирчээд. Би итгэхгүй. Чиглээ усаа уснаа. Чиглээ усаа уу шүү. Дахиад далаа дээр ирсэн байдгийн. Охиндоо бас нөгөө хувцанд явсан. Хувц олддгүй. Тэгээд амар инээстэй ээж нөгөө өчтөрийнх нь хувцыг хаачлаад. Тэгээд шорт өмсгсөн маа эрэгтэй хүүхдийн шорт өмсгсөн. Гэтэ эрэгтэй хүүхдийн шорт юм бийж өнгөн юу аадсан болохоор тэрийг сонгосон. Тэгээд харин ч бүр айтаахан болчлоо гэдээ аав нь баярлаа та. Би тэгээд энэ айгу муухай борлоо штэ. Гуйнаасаа доошо борлолчин. Уг нь ийм яг октод ашиг юм усны хувцас ил зүгээр гэдэг би. Хин хаач тэ миний малгайг өмссөн. Гэнт нэгдүгээр хүрээ яваа даа. Өнөөдөр яг нөгөө энэ хоёр эндээ хөл бөмбөгийн тэмцээн үзнэ гэдэг. Энд юм том нөхөн хүчээсэн. Тэгээд би нөгөө жижигээ далаа цаа оруулъя. Чи нөхөө одоо болцохоо гэд нэг нь ядраад энэ дунтаад өгсөн нөгөө тэнцэнд жижигээ аваад орж ин доо. Энэ зэндээ товсон. Манай үний толгой нь жоохон түлэгцсэн илээ дээрээсээ шууд наад тусаад. Миний хас түлэгдээд манай охины хас түлэгцсэн байлээ хуухан. Тэгээ жоох улаацсан байлээ. Малгай өмсч тоглохгүй байлээ бас. Уган цагаагаар аим гоё үдэн явсан. Өдөртөө нэг 78 9-тэй байсан. Тэгээ хүүтэнтэх бол яах бол гэсэн чи яа гоё байсан. Яг явах өдөр бол амар халуун бүр машинаасаа зохиох боломжгүй тийм халуун байсан. Яаж тийм халуунд байчаагүй. Энэ шоу ингээ хүмүүсийн хоолыг идэл хүмүүс ингээ чипс өгөөл гэдэг юм лээ. Бичээ өгөөл. Гэтэ жоохон хэцүү юм билээ. Байсагээд ирээд ингээ загнаад илээ. Тэгээ өдөөс хойш 4 өнгөрөөд салхи нэлээд хүчтэй болоод давлгаа бас нэлээд хүчтэй болоод тэгээд угсаа өлсөөд явъя гэд. Гарч чадсан юм уу энэ хүн? Хүмүүс сайн багцсан. Тэгээд Яа гоё. Бид нар хамгийн гол нь эрт гарсан нь бас нөгөө орой парк орно. Тэгээд эртээ явж устсан дорцгоо гэд. Парк авах байгаа юм шүү. За тэгээд Йоо тийм бэ. Тусуугаасан. Гараа ван гэж явсан. Бай. Син ч нөө усныхаа давлгаанаас айгаад тэг угаах ингээд нөө давлгаан цаашаа явчихна. Тэнгүүд тутуугаал дахиад угаах гэж очино. Манай охин бод явмааргүй лсэн далаатаа баймаар ингээд. Яа гоё вэ. Угаацсан юм яха? Тасарч байгаа юм биш үү та? Цэнд очир. Буудлынхан доор юм хөл угаадаг хөөх юм. Уг нь далайн хэрэг дээр байдаг ч гэсэн бага очртайсан болохоор энд хүрчээд угаа харуулсан. Ногоон байсан үстэй.
За нэг усан дурцааж байна. Ийм хөөрхөн ийм тэрэн дээр бүр нүхтэй ийм хясаа болцсон байдгийг. Тэрийг өөрхөн зүйлтэндээ хийгээд ийм хөөрхөн зүйл талгацсан. За бас парк руугаа явж байна. Парк дээр манайх тэгтээ зугаатай би өөрөө суух дургу ямар нэгэн одоо галзуулгамж гэдэг юм уу манай хүн суух дургу том энэ залуу том хүн манаас суух дургу дотор нь муухай байдаг гэх мэдтэй. Тэнгүүд манай охин л дуртай. Тэгээ жижиг залуу яах юм баа. Ингээд төрж явж аваад унтах гээд идэв юм аа. Тэгээ жоохон унтуулчих санаатай байсан чи бас унтахгүй томорч. Before we try it with the hat, very important to remind you guys that what you are seeing is over 30 years of practice in the art of Та болохоор нэг юм хөөрхөн хүмүүс үзүүлбэр үзүүлээ гэж идэв юм лээ. Бид нар гарахаас өмнө нэг хоол захиалаад идсэн байсан. Тэгээд сайхан гиз цатгалан явж байгаа нэг марууж идэх санаатай. Миний нэг одоо өөрөөр юм ч гэх юм уу харамсмаар юм ч юм уу. Марууж ерөөс идэж чаддгүй. Энэ гадуур явж байхдаа сүм бүтээгдэхүүн. Тэгээд удаатай гэхдээ би идсэн кофедаг. За тэгээд юу л юу болог гэж зарим зүгээр өнгөрсөн. Заримдаа тэгээд тэмхтэй заримдаа гайгүй баха. $1000 өгье ёсоо. $100. Би 1000 өгье гэсэн суухгүй. Тэгтээ тэдний наад 10,000 өгвөл суух юм уу гинэ? Би мэдхгүй суухгүй гэсэн. Манай өсвөр настай хүүхдүүд гэртээ л харъя. Буудал руугаа явъя, амрын ядраатай юм гэсэн. Хүчээр л авч явж байна да. Энэ юм дээр сууж чадахгүй шүү дээ. Энэ гэхдээ одоо тэр чинь одоо 6-7 жилийн өмнө юм л таалцчихгүй. Тоног тоглоомнууд нь нэг дахин үнэтэй болсон байлээ. За ихэнх хүүхдийн тоглоомнууд нь 4 гэдэг байсан. Зарим нь 6. Гэсэн ч одоо хамгийн том 6, тэхэвчлэн 8 болсон байлээ. 7-8. Өндрөө сайдаг ээж том ага хоёрын алсыг харагч дээр сууж чадаагүй. Манай 3 сус. Камера дигнэ. Сухай. Тэндэр нас тавдаг гоё байж аваад гисэн. There's a carousel. There's a carousel. Маа том залуу бүр ядарсан. Энэ залхацсан ингээ хэлээч. Дигнэ. Тэр жижигхэн машиныг хараач. Хоёрын богино юм уу? Та зогсоод. Ээж зогсохгүй. Манай том бос. Шоклогтой сайн.
Лайв хийж. Эсн дээр бас тоглоомын тав байдаг хөөрхөн. Энэ дээр нэг жоохон тоглуулчихгээд. Түр саатахад манай том хүн ёо. Хизээ арах юм бэ гэл манай том хүү. Тэгсээ загвал тэгдсэн. Нойр нүрээл. Тэгээ яг явах чийсэн чинь манай охин зураг авахулаа гэдэг. Ашгүй минь нэг явъя гэсэн чинь бүгдээрээ зогс зураг авахулаар болцсон. За. Не яра минь хөө. Сайхан амраад цэнтчрөө. Good night dad гэж юм бас. Яа, ингэж инех гэж. Том хүн аль хэдийн нам. За өнөөдөр гэртээ харах өдөр өглөөний цайгаа ууж аваад балкон дээр уусан. Далаад ихтэй гоё юм аа. Үүний гоё санагдаад. За ингээд шил яасан. замда. Зүгөө явахгүйсэн юм уу? Нэр хөргөн байнга тоглож ит. Далаар очих гээд явсан чинь бүр өнөөдөр бүр арай л халуун. Бүр амсаалахад ч амар хэцүү байсан. Халууд чинь миний охин. Тэш нүксийн байгаад ирэх үү? Халууд чинь миний охин. 93 байсан гадаа. Чи тэгтээ ерөөсөө Машин бол 97 заажсан. Тэгээ заашааш явъя маруужаа идэд явъя гэд. Тэгээ уламжлалч хэсээр дэлгүүр орж идэр нөгөө мөнгөндөө таарсан юм авдаг. Том хүүдээ 15-ыг, охиндоо 10-ыг, баг хүүд $5 өгсөн. Тааруулаад юм аваарай гэд. 7 жилийн өмнө бид хоёр авч ирсэн юм билээ. Гэтэ энэ удаа дахиад нэг авчигээд. Хараа шүүртэй. Тэгээд хараа талаа амттай юм аа. Зонтой. Юу юм уу? Унаа таахгүй. Наач адил мод шүү дээ. Мод юм уу? Пластик биш юм уу? Бай наадын ах. Тэгээ нэг сайхан кофе уугаад өглөөний цайнда кофе уусан ч гэсэн дахиад нэг эндээс ууч ийн айгу гоё газар байна гэд. Тэгээ замдаа гарсан байт юм аа. Манай эдний хятад дуу сонсоод явдیں۔ Ээжийнхээ сонирхлоор. Тэгээ замдаа нэг зах бай засаад авсан. Эндээс урд нь авч ирсэн айгу хөөх юм хэмдэлтэй авч ирсэн болохоор тэгээд манай охинд пүүзэн багтцсан. Охиндоо пүүз авъя гээд том залуу маань бас нэг юм байвал хямдарсан байвал аав гээд. Замдаа дахиад юм юун дээр зогссон. Акиа дээр. Би чи ингээд орох гээд байна шүү дээ. Би зассан юм аа. Би засах гэж ирсэн. Тэгтээ Харийг татчихаа. манай том хүү хизээ явах юм бэ? Гэрлүүгээ арай л даа гэд. Тэ чи машиндаа суужээ гэж яад бид дөрөв хальт ороод. Энэ акиа тэгтээ хамгийн том нь амар гоё. Тэгэл гэртээ харсан байт юм да.